Хай, амралтын өдөр хичээлд явъя. Өнөөдөр манай нөгөө эрчим хүчний бодлогын загвар байгуулдаг хичээлээ яг сүүлийн өдөр заа. Тэгэд би өнөөдөр PPT тавих ёстой. Йоо, сандарчлаа. Эхлээд оюутан болгоно нэг пейпер сонгоо, тэгээд тэрнийхэн дагуу PPT бэлдээд ярих ёстой байхгүй юу? Миний сонгосон сэдв болохоор хятадын нүүрс хүчлийн бодлого нь хөдөө аж ахуйн салбарын ирээдүйд үзүүлэх нөлөөллийг ерөнхий тэнцвэрийн загвар буюу CGI загвараар үнэлсэн пейпер байгаа. Гэхдээ нэлээд хэд хоног бэлтгэсэн болохоор бас гайг байна. Гэхдээ сандарч байна. 老师和同学们，大家上午好，我叫梅花，我的题目是双等目标解题对中国未来农业发展的影响一般纠葛模型。本文是2022年5月在 Emerald 期刊上发表，作者是微微7岁女生老师的研究方法。本文采用的是 CGI China Gen 模型，然后 China Gen 模型是目前官方用于研究中国农业发展相关的问题。与其他 CGI 模型相比，对中国的农业和能源部门进行高度的细分，主题从生产、投资、消费、政府、外国和库存，还有3个主要因素是劳动力、资本和土地。12和17到17期间，它这个减少20%到70%。这个指的是哪一年？这个没有，我也看了，但是没有具体的时间，就是2030年到2060年，就是没有具体的时间，就是中间的这个部分到。我好像明白的是，就是把他们的产量就抵消。长江产量是吧？对啊，这个应该是产量增加吧？没有，因为是以前是2.3%嘛，然后现在是1个。好的，谢谢老师。Баярлаа. Том боломжийн төвшөнд давчлаа. Сэдвийнхээ ерөнхий агуулгыг галс тайлбарлажээ. 2019 онд Хятадын CO2 буюу нүүрс хүчлийн ялгаруулалт нь 99 сая тоннд хүрээд дэлхийн нийт CO2 ялгаруулалтын 30%-ийг эзэлж байгаа байхгүй юу? Өндөр аз. Тэгэнгүүт нь 2020 онд ингээд засгийн газраас нь 2 нүүрс хүчлийн гэдэг хөтөлбөр гаргаж байгаа байхгүй юу? Зорилт. Тэгээд тэр зорилтын агуулга утга нь болохоор 2060 он гэхэд Хятад тэг нүүрс хүчлийн ялгаруулалттай болно гэж. Гэхдээ яг судалгаагаар бас тэг болох нь шашин. Гэхдээ одоогийн төвшнөөс 80% буурна, 85% буурна гэдэг ийм зорилттой байгаа байхгүй юу? Тэгээд 2060 он хүртэл ер нь хугацаагаа 2 ангилчиж байгаа. 2020-оос 2030 он, 2030-аас 2060 он буюу сар мөжүүлэлтийн үе гэж байна. Энэ нь болохоор 2020-оос 2030 энэ ихний үедээ болохоор ингээд оргил цэгээ тогтооно гэх юм уу? Нүүрс хүчлийн ялгаруулалтын хамгийн өндөр утга нь хэд байна? Үйлдвэрүүд хэд болох хэвтэй юм ч юм уу? Тэр утгуудаа тогтооно. Тэрнээс хойшоо 30 жил болохоор 0 болтол нь доош нь ингээд доктортойгоор буулгана. Тэгээд энэ бодлого болохоор 2 нүүрс хүчлийн бодлого гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Яг хугацаагаар нь бодоод эхний 30 он хүртэл болохоор оргил үе, дараагийнхаа сар мөжүүлэлтийн үе. Тэгээд миний сонгосон сэдэв болохоор энэ бодлого хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаа байсан байхгүй юу? Тэгээд судалгаанд дурдсанаар хөдөө аж ахуйн салбарын нүүрс хүчлийн ялгаруулалт нь ерөнхийдөө бага. Ер нь хамгийн өндөр нүүрс хүчлийн ялгаруулдаг салбарууд болох эрчим хүч болон гангийн үйлдвэрүүдийн харьцуулахад бүр харьцангуй бага. Ер нь нийт CO2 үйлдвэрлэлийн 1.3%-ийг л эзэлдэг. Гэтэл энэ зорилтондоо хүрэхин тулд энэ салбараас бас заавал буулгах ёстой. Тэгээд ерөнхийдөө гаргасан загварын үнэлгээгээр болохоор 2 арга байгаа. Тэр нь болохоор нэг нь бүтээгдэхүүний үнийг өсгөх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэхлээр ерөөсөө шууд хүнсний бүтээгдэхүүн болчихж байгаа байхгүй юу? Тэднээсийнхаа үнийг өсгөх. Тэгэхээр худалдаа авалт буураад хүмүүсийн чадвар авах чадамж буураад гэх юм уу? Тэгээд үйлдвэрлэл нь багасна. Эсвэл угаасаа үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах гэсэн ийм 2 арга гарсан. Тэгээд зөв бодлого баримтлахгүй бол энэ нүүрс хүчлийн ялгаруулалтыг бууруулах энэ бодлого нь ер нь хөдөө аж ахуйн салбарт маш ноцтойгоор гэмтэл ашиггүй үр дагавар авчрах нэ гэдэг судалгааны дүгнэлт байсан. За тэр яг 2 найзтайгаа хамт гадар суугаалъя. Хичээлээ тараад Чемэний гудамж дээр ирлээ. Энэ Хятадын уламжлалт шинжийг хадгалж авч үлдсэн энэ гудамжийг Чемэний гудамж буюу урд хаалга гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд эн чинь бүр анх 1400-аад оны үед, Мингүрний үед анх ингээд энэ хаалга нь баригдчихсэн. Тухайн үед л урд хаалга гэхлээр тухайн хотын хамгийн уртлын цэгэл байж ингэж довтлогоноос хамгаалах юм хамгаалт цайз байсан гэсэн. Тэгээд хойш гудамжинд нь болохоор элдв чамин зүйлс маш их зардаг.
монголчууд бас их ирж бараа таваар авдаг байсан болохоор энэ гудамыг чамин гудамж гэж их мэддэм билээ. Одоо болохоор ингээд ийм уламжлалт дээр үеийн хуучин Бээжинг санагдуулам тийм барилга байгууламжтай зарж байгаа зүйл нь бас хуучин Бээжингийн амт мэдрүүлэх хоол хүнс зардаг байхгүй юу? Технологийн өндөр хөгжил дэвшил харуулхаасаа илүү уламжлалт зүйлээ хадгалаад аваад үлдчихсэн болохоор гадны хүмүүс болон Бээжингээс одоо бусад хотын хүмүүс айгүй их энд ирж үзэж зугаалдаг ийм түүхэн өв соёл дурсгалт газар болсон юм. Ер нь Хятадын бусад хотуудтайгаа харьцуулахад Бээжин хот бол яг дээр үеийн тийм уламжлалт шинжээ хадгалсан. Тэрийгэ орчин үеийн технологитой ингээд амар хөрхөн хослуулсан. Тэр нь надад айгүй гоё харагдтiin. Тэгээд бас одоо бол загвар найзтайгаа элдвийг цалчиж дэмий тэнэх гоё. Ер нь тэг охтууд бол янз бүрийн сэтгэл ярьдэн ш тий. Амьдрал, ирээдүй, үзэл санаа, бэрхшээлгээл. Нийгмийн хөгжил өөрчлөлтийг дагаад хүн хоорондын харилцаанд аюул том өөрчлөлт гараад байгаа юм болов уу гэж анзаарагддаг. Одоо жишээ нь өөрийн хувийн бодлыг хит нээлттэйгээр ингэж дэлгэж ярих нь одоо нөгөө хүмүүст амар төвөгтэй байдлыг бий болгодог. Заавал чиний асуудлыг сонсох ёстой юм уу гэсэн байдал одоо ер нь аюул их анзаарагддаг. Тэнгүүтээ чи үнэхээр одоо юм ямар нэг асуудалтай бол тэрийгэ сэтгэл зүйчд очиж хэлээч. Яагаад бусдад ингэж асуудлаа наагаад ингэж бас сэтгэлийн цовоогоод ан гэсэн ийм өнцөг ер нь нийгмийн харилцаанд аюул гардаг болсон юм шиг санагддаг. Гэтэ яг энэ үзлийн эсрэг одоо энэ үзлийг зөвхөн зөөлрүүлж илэршүүлж чадах нь сайн найзуудын харилцаа татна хүмүүсийн юм хайр, дулаан мэдрэмж өгдөг гэж боддог. Тийм болохоор яг ингэж ойрд өөрийгөө нэг ингэж нээлттэй уудлаагүй байснараа ингэ уудалж тэгээд одоо найзынхаа юм сэтгэлийг сонсох бол айгүй гоё цаг хугацаа өнгөрлөө. За тэгээд бид нар дараа нь хөө хай буюу хойд нуурын дээр ирлээ. Энэ яг нуураа тойроод одоо завин дээр яваад амар гоё байглаа үтсэж болж байгаа. Тэгээд ингэ нуураа тойроо залуучуудад зориулсан юм гоё энтертайнментууд айгүй их болдог болохоор сонирхолтой байдیں۔ За бай бай.